Яагаад сүнслэг бүнслэг нэрээ сонирхоод явцیں۔ Эхнээсээ. Би ч ерөөсө мэдлэггүй энд орж ирсэн шүү дээ. Ийм юм байдаг зайдаг гэж мэдлээгүй. Сүнсний сэрэлт болж ийн гэдэг юм аач мэдээгүй. Ер нь тийш дээ. Би ч айгүй сонь төгтөн шүү дээ. Ер нь ийм тэгээ идэх үү гэж л жагаад тэгэл ийм руу орж ирсэн хүн шүү дээ. Сэтгэл өвднөх хэр яг яасан? Яг эрүүл биш болсон. Яг ингээд нөгөө шаналаад байдаг зовоол уйлжуун жадсан юм уу? Сэтгэл готрол болсон. Тэгээд тэр сэтгэл готрол гэдгээ ч мэдээгүй заяа. Одоо бүр ерөөсөө ингээд сэтгэл ямар ч байсан өвчтөй болцсон байна, эрүүл биш байна. Одоо би яах юм? Тэгээ нөгөө сэтгэл зүйчд тэгээд тэгэхээр нөхөр очихгүй гээл. Гэтэ чинь таархаа болцсон. Тэгэл одоо би яах ингээл тэгээд энийг ингээл нөгөө жаргал багшийн хичээлд ороод тэгэж явж байхдаа би чи нөгөө сэтгэл готролд орсон юм байна гэдэг юм юу яагаад тэгээд сонгоо надад дэлжсэн байхгүй ингээд солонгоч яг энэ ийм над шиг ийм юм болсон. Тэгэл одоо яасан хамгийн манд бүтгээ барьсан. Тэгэл хоёулаа хоёр газар хэлсэн хэцүү байна гэл ингээл яриад идэг. Ярихаар зэрэг ингээд битэрийн ярьж байгаа нөгөө сэтгэлийн зовиурууд адилхан байгаад идэг. Тэгж байгаа солонго надад ярихгүй энэ чинь хараа сүнс сэрэлт гэж нэг юм байд юм байна. Тэр сүнс нь сэрж байгаа юм биш үү та бүхэн ингэж байгаа байхгүй. Тэгэж анх сонсчгоо сүнс сэрнэ гэдэг чинь юу вэ юм бат мэдэхгүй. Ерөөсөө тэгж нөгөө хүн амьтантай ярихаа хөөхөө болоод ингээд би чинь бүр ганцаараа байшингийн мохорт хилчээдэг хүн байсан шүү дээ. Ерөнхийдөө. Тэгээ эрүүл биш байна. Сэтгэл маань эрүүл биш байна. Хэдэн жил тэгж үргэлжлээ. Би нэг одоо яаж юм. Тав. Амар ядарсан шүү дээ би чинь ерөнхийдөө. Юу байна л та нэрээ. Америкт нэг тийм. Америкт байж байхдаа ийм юм эхлэв. Тэгтээ яг одоо ингэж бодоод байхад бүр яг намайг ингээд нөгөө би тэнд очиод хэрэгсэн хүн байгаа байхгүй. Яг нөгөө өөртөө тулцсан. Тэгэл тулцсан гэдэг нь юу гэхээр ингээд очиод нэг 2-3 сар эхний нэг 2-3 сар би ингээд өөстөө сайхан газар ирчлээ гэл ингээд явж исэн. Сүүлдээ нөгөө ажиллаа хайгаал ингээд хэлсэн. Тэгсэн чинь надад ерөөсөө мэддэг чаддаг юм юу ч байхгүй. Энд чинь жоохон айгүй мундаг супер мопер хүүхэн л гэдээсэн. Тэгсэн чинь надад чаддаг юм ерөөсөө байхгүй болоод тэгээ би бүр яг өөртөө тулж байгаа байхгүй. Юу ч мэдгүй юм биш гэдэг юм анх хэлж мэдээл. Тэгээд би чинь эхний 8 сар нөгөө ажилдаггүй юу чгүй ингээд. Гэхдээ яг ганцаараа суугаад нөгөө хүмүүсийн ажил төрөлдөө хийгээд явж штэ. Нөхөр ажил ажиллаа хийгээл одоо сонгож нэг газар амьдардаг байсан. Тэгэж байжгаад би бүр ингээд бацаагаад яг өгөх гээд байгаа байхгүй бүр ингээд яг дэлбэрхгээл. Тэгэл нөгөө дэр мэр барьж байгаа би орилж уйлдаг ганцаараа юм чинь. Тэгэл нөгөө нэг 8 сарын дараа ажилдаа золгоол. Тэнгүүтээ нэг хэсэгтээ ингээд гайгүй явсан байхгүй. Айтайхан болж штэ болох юм байна мэн гэж ингэж явж ирсэн л дахиад өгч ингээд сэтэрч байгаа байхгүй. Асал ингээд яг ажилд би бол төөртэйгүй ажил хийхэд надад хэцүү байгаагүй. Тэгсэн мөртлөө ингээд яг цаг агаар шиг ингээд миний сэтгэл цаг агаараар л миний сэтгэл яг ингээд нөгөө цаг агаар шиг л байгаа байхгүй. Нар гарахаар би айтайхан болчдөг. Тэнгэр муутахаар би зам гарчдаг. Ингээд уйлмар санагдал те. Гихмичлэнгээр ингээд сэтгэл ерөөсө тавгүй болсон. Тэрийгээ би юу гэж бодож байсан гэхээр би нөгөө нутгаа санаал ингээд байгаа юм байна. Ингээд бачгаад байгаа юм байна. Гэл ингэж гадаад байгаа хүмүүс яг тэгж боддог те нутгаа санаад байна гэж боддог тий. Тий. Тэг үнэхээр санджиж байсан. Угаасаа санджиж байсан. Тэгэл нөгөө нэг хэсэг тэгжсэн санахаа болцсон айтайхан болцсон юм байж тээ гэл ингээд байжсэн чинь нэг баярын концерт яваал яг ажил дээр байж хахад нөгөө баярын концерт сонсоод тэгсэн чинь ингээд дахиад би авлаад уйлж байгаа байхгүй. Тэнгүүтэл үгүй эн чинь би нөгөө санахаа болцсон гэдэг чинь хотлоо энэ. Бүр энэ хорлоо очиод ингээд нуугдсан байж тэгээд тэр тийм энэ төр бодол надад орж ирж ирсэн байхгүй. Сасаар л байгаа юм байж тээ би. Тэгэл ерөнхийдөө тэгэл нэг сэтгэл өвдөд ингээд яваал байсан. Тэгжээснаа л яг нөхөртөөгөө таархаа болж хэлсэн. Тэгэл хэлсэн хүн шүү дээ. Ингээд сүулт ингээд амьдрал яг нэг өнгөтэй болоод тэгээд
нэг 3 4 жил болоод за 5 дахь жилдээ бит хоёр ерөөхдөө нөхөр намайг хоёлаа 5 жил болоод буцна гэдэгжсэн хүн чинь тэр нөгөө бичиг баримт болоод ингээл яасан чинь би нөгөө 5 жил болоод буцна гэдэг ингэсэн байсан чинь би энд ерөөсөө байж чадахгүй юм байна. Би ерөөс буцмаар байна гэл ингээл ойлголт болсон байхгүй. Тэгэж миний юм чинь хэлсэн байхгүй. Тэгээд тэр болтол Монголд ирээд би зүгээр болчих нь гэжсэн хүн чинь болоогүй. Энд ирээд бүр дортож байгаа байхгүй. Хүмүүсээс зүхтаа ганцаараа байна. Тэгэл нөхрөөс би одоо ингээл би яваад гэлгээл ингээл байнгын нэг тийм юм чихэнд нь уяастай. Тэгтээ би зүгээр байхад чинь нөхөр чи намайг ийм болгоод байна. Чамаас болоод би ингээд ингээл ингээл бүх юм нөхөр рүүгээ ингээл чихэл тэгэл байж байдаг. Тэгээ хоёулаа эрүүл биш болсон байна. Хоёулаа ингээд тавхгүй байна гэдэг чинь тавд яар хоёулаа сэтгэл ингээд өвчтөй болсон байна. Хоёулаа сэтгэл зүйчдэр очиж хэлдэг хэрэггүй. Би зүгээр чи яв гэж намайг тэгдэг байхгүй. Би болохоор зэрэг ингээд нөгөө ганцаараа очих гэхээр надад чадахгүй юм санагдаад байгаа байхгүй. Юунаас хэлхээ мэдэхгүй. Одоо би яах вэ гэл. Зүгээр надад одоо би яах вэ гэдэг л асуулт надад байдаг. Өөр юм ерөөс байдаг болсон байхгүй. Хүүхдүүддээ очиод ингээд нөгөө айтайхан байх юм уу гэхээр үгүй, сайхан байхгүй. Найз нартайгаа уулз, найз нартайгаа нэг 2 3 удаа уулзчихаар бас ерөөсөө тэднэр ингээд эднэр биш байна. Эднэртэй би ерөөс болохгүй байна гэл ингээд дандаа нөгөө сөрөг юмнуудыг л хараад байгаа юм чинь. Уулзахгүй дахиад уулзахгүй гэл ингээд уулзахаа болцсон. Тэгж явж байгаа юм баггүй юу? Тэгээд жаргаа өгшин хичээл болсон. Жаргаа яг тийм бүх юмнаас сөрөг талыг хардаг болчтой. Тэгээд нөгөө юу мэдэрдэг байсан гэхээр ингээд надад ингээд нөгөө үхлийн тухай бодол ерөөсөө орж ирдэггүй. Өхөн гэж боддог байсан гэдэг тэр шинж тэмдгүүд надад байхгүй. Гэхдээ юу байдаг байсан гэхээр ингээд дотроос нэг юм мэддэг гэд яг намайг өхүүлээд байгаа ингээд мэдрэмж надад төрдөг байсан баг. Тэг би ойлдог нөхөртөө намайг ингээд нэг юм дотроос нэг мэдээд байна. Тэг би яг ингээд хүч байгаа юм шиг надад ингээд намайг ингээд өхүүлэх гэдэг байна. Одоо ингээд юм нэрэд идээд ингээд яваад байгааг би мэдээд байна. Тэгээд ингээд амар надад хэцүү. Ингээд ерөөсөө эрүүл биш. Тэгээд ингээд өөрөө бодохдоо би эрүүл байгаад байдаг. Тэгсэн мөртлөө миний сэтгэл эрүүл биш байна гэдгийг би мэдээд идэг. Тэгэж би ингээд айгүйх олон жил ингээд амар хэцүү зовчихсан байхгүй. Тэгээд тэр дунд чинь би тэр амгалан багшийн хичээлд яваад гэдэг мэдрэмж ч гэсэн эвгүй бах тий. Тий харин бүр ингээд чадлагүй болгоод ямар ч чадлагүй болгоо. Тэр үед чинь би чинь ядахтаа нөгөө бас бамбайн дутагдaltaй болцсон байсан. Тэгээд бамбайн дутагдал чинь бол ерөөс ингээд нүд хөдлөөл бусад юм ерөөс ингээд чадлагүй болчдөг юм ингээд нэг юм дотроос ингээд зулгайхаад ингээд ядраагаад байдаг байхгүй. Ингээд байнгын ядаргаатай. Тэр чинь одоогоор биднийхаар бол ерөөсөө чөтгөрлө болцсон үнэн л байгаад байгаа байхгүй. Нэг юм орцсон тий. Тэгээд яг намайг тэр идчихсэн гэдэг нь ч үнэн байгаад байгаа байхгүй угаасаа. Тэгээд тийм мэдрэмжтэй явж байгаад би чинь тэр бившняд нэг 2 суусан чи тэр бившняа надад ерөөс ажиллахгүйсэн байхгүй. Би өөрөө ямар ч тийм өөрчлөлт ороогүй. Ингээд тайвширдаг. Тийм тайвшир надад байхгүй. За энэ надад ажиллахгүй юм гэдгийг би мэдээд дараа нь би амгалан багшийн хичээлд ороод сар яваад ерөөсөө зүгээр ингээд хатууч ажиллаж байгаа. Ингээд өглөө буцаад нөгөө хичээлийг хийгээд юм сонсоод ингээд ерөөсөө тэгээд film дуустав. Ингээд яг нэг бүтэн сар яваад шилхэн тулд би ч одоо ингээд ерөөсөө үзэж байгаа шүү дээ. Тэгж явж байгаад яасан гэхээр дүүргэсэн тэр хичээлээ дүүргэсэн. Тэгтээ би юу сурчих вэ? Ерөөсөө надад бас ингээд баригдсан юм байхгүй. Тэгээд нэг хэсэг хугацааны дараа ингээд би өөрийгөө ажигласан чинь бүр нөгөө нэг амар гутраал бүр ингээд бүр гэр мэрээс гарч чаддгүй хүмүүсээс цухтаадаг энэ байсан маань бас айтайхан болцсон. Өө эн чинь бас ингээд надад ажилласан байна. Тэгтээ би бас өөрийгөө ингэж байгаа байхгүй. Энэ хичээл багшийн хичээл бол надад ингээд нөгөө хинжээсэн одоо би бол тэр доор байна. Эднийх бол дээр байна. Тэгэхээр би ойлгохгүй гүйцэхгүй тэр байсан байна аргагүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа байхгүй. Өөрийгөө тэгэхэд нэг хүлээн зөвшөөрчихсэн. Бившнээс суугаад ажиллахгүй байх гэдгийг хүлээн зөвшөөрчихсэн. Тэгээд ингээд би бүр үнэхээр бүр тэр доор байгаа юм байна. Тэгэхээр энэ нөгөө эдгээр чинь бүр өндөр левлийн юмнууд юм биш үү? Тэгэхээр би ойлгохгүй гүйцэхгүй надад ажиллахгүй байгаа аргагүй юм байна гэдэг ингээд болчихсон байхгүй. Тэр хин багшийн амгалан багшийн хичээлийн дараа яг энэ чинь өндөр левлийн
хэмжээс тэр байгаа юм байна. Тэр хэмжээс гэдгийг мэддэггүй мөртлөө надад яагаад чи нэг тийм юм орж ирж байсан байхгүй. За гэл ингээл өнгөрцөн. Тэгжсэн чинь одоо би яах вэ гэл ингээл байжсэн чинь жаргах шиг хичээл орох гэж байна. Бас л солонгох хэлж байгаа байхгүй надад. Энэ багш хичээл ингээд тайхан юм биш та энд суугаад үзээч гэх. Тэгээд би орж ирсэн тэр лөө. Тэгээд орохдоо одоо би яана гэж дахиад нэг аяц байгаа байхгүй надад. Одоо би яах бол гэл ингээл нэг эргэлдсэн нэг айлын тийм юм. Тэгээд ингээл яг маргааш хичээл хэлнэ гэж яхад ингээл нойр хүрхэ болоод одоо яана би гэл ингээл өөрөө ингээл ажилласан чинь миний дотор яг нэг юм эсхий бөмбөг шиг юм ингээд надад мэдрэгдээд байгаа байхгүй. Одоо тийм юм ингээд надад бодогдоод байгаа байхгүй. Миний дотор ингээд нэг юм эсхий бөмбөг байна. Тэгээ би ингээд нэг үзүүр байхгүй ингээд барих юм байхгүй. Нэг юм барьчих юм бол ингээд хөврөө явчих нь шүү дээ гэдэг ингээд надад тийм мэдрэмж орж ирээд байгаа байхгүй. Тэгээ одоо би юунаас барьчихгүй яах вэ гэл ингээл тэгжээс наа гэвхэд энэ чинь нэг итгэлийн тухай нэг юм яриад байгаа шүү дээ. Надад ерөөс ингэ бодсон чи итгэл ерөөс байдгүй юм байна. Би бурханд тэгвэл юунд итгэх юм бэ гэдгсэн чинь бурханы итгэл гэж ороод ирж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь би ингээд нөгөө бүр ингээд нэг бочоолаад ингээд яана одоо би яана юунаас итгэв гэжсэн хүн чинь бурханы итгэл гингүүт нэрээ тийм юм биш гэсэн чинь ингээд одоогоор бол ингээд тавирч байгаа байхгүй юу? Тавираал ингээд аягүй гоё болоод тэгээд унтаад гисэн. За өглөө босож хичээлээ орно. Ямар ч байсан би ингээд барих юмтай болчихлоо. Би итгэлтэй болох хэрэгтэй юм байна шүү дээ. Бурханд итгэх хэрэгтэй юм байна. Бурханд итгэх хэрэгтэй юм байна шүү дээ гэж орж ирж байгаа байхгүй юу? Бас тэгэл уг нь би чинь ер нь ямар ч тийм итгэл үнэмшилтэй тийм биш. Ер нь бол өөрөө тэгэл маргаашнаас нь эхлээл явсан чинь жаргал багшийн хичээл яажсан гэх юм надад ингээд нэг аав ингээд нэг юм яриад байгаа юм шиг ингээд бүр одоо чих рүү ороод байгаа байхгүй. Тосон тий ингээд одоо зөөрлөх юм бол нэг ингээд ороод байгаа мэдэгдээл нэг энгийн гэсэн ингээд надад аав яриад байгаа муу да гэмээр мэдрэмж надад орж ирэл. Тэгээд би чинь жаргал багшийн хичээлд явсан мөртлөө би камера өгдөгөө ярьдгүү тэгэл ингээд хүмүүсийн ярьж байгааг л би ингээд сонсоод сууж идэг. Гэл зөвшөөрөө тийм юм байна гэл ингээл жоохон шингээсэн маягтай. Гэтэ нөгөө гарахгүй байгаа хүн чинь энэ дүүрэн зовлон байгаа юм чинь тэр чинь над руу орохгүй шүү дээ. Одоогийнхоор ингээд бодож байхад. Гэтэ яг уу ямар ч үсэн ингээд болж ийн гэдэг ингээд ямар ч үсэн би болж ийн гэдэг ингээд яваад исэн. Тэгээд ээдээр яваад хамгийн надад өртөн гарсан юм юу гэхээр би чи нөгөө юуны юм уудаг байсан. Бамбайхаа нөгөө гормоныг уудаг байсан. Гэхдээ би тэрийг имийг ууж байхдаа л би тэр имийг таагүй байсан. Энэ имийг уумаргүй санагддаг байсан. Тэгэл одоо яах арга байхгүй. Чи насаараа унаа гэж эмчид очсон. Тэгэл нөхөө ууж байгаа байхгүй. Тэгсэн чинь би яг нэг 6 сард би хичээлд орж ирсэн. 7 сар ийм нэг 15-ны үеэр яг 1 сарын дараа би ерөөс энэ имийг уухгүй гэл тэгэл ууха болиол гэсэн чинь надад ингээд нөгөө тэр бамбай нутагдлын шинж тэмдгүүд надад ерөөс байха болсон байхгүй. Ядрахгүй байгаа юм, уурлахгүй байгаа юм, уцаарлахгүй нэг уйлдаг шалфангуугаар уйлдаг тийм юмнууд чинь зүгээр болсон юм байхгүй. Гингүүт нь би тэр чигээрээ тэгээ нэг хөдөө явж байгаа битэн шүү дээ. Нөгөө хичээлээ сонсоол явж идэг. Тэгэж явж байгаа л 8-9 сарын үед ирээд нөгөө эмчийн үзлэгч чинь би сар болго орж байгаа. Тэгээ очиод үзүүлсэн чинь шинжилгээгээ би төрүүлж өчөөд очиж байгаа байхгүй. Харсан чинь миний шинжилгээний хариу яг нормал байх хамгийн өндөр 0.2-оос 4.6 ч үлээ тийм байдаг байхгүй. Ер нь нормал нь. Тэгсэн чинь 4.7 малаач үлээ. Ерөнхийдөө яг тэр юун дээр очсон байгаа байхгүй. Тэнгүүд би эмч дээр аваад орсон. Би имээ ухаа ойлцсон юм чи ийм миний хариу ийм гарчиж. Тэгэхээр зэрэг би имээ уумаргүй байна. Одоо надад ингээд нэг зовиурууд байха болцсон. Гэтгсэн чи манай эмч. За яг ер нь бол та ингээд байнгын уух заалттай. Гэхдээ та өөрөө ингэж бодож байгаа бол яг болно. Гэхдээ та 2-3 сар болгон тутамд ирж шинжилгээгээ өгөөд хяналтандаа байх хэвээрээ шүү гэдэг байгаа байхгүй. Тэгээд тэгэл гараа явсан. Та юу хэрглэж байгаа юм гээд намайг. Тэг их чинь ингээд нэг сэтгэл анхаалтын нэг юм хичээд яваад байгаа маа. Тэгээд ингээд явж байгаа юм. Зон.
Тэгсэн чинь таны одоо ингээд нөгөө санаа сэтгэл гэсэн бүр их айтаахан юм болцсон байгаа юм чи яах та энийг өргөлжлүүлээд яв. Гэхдээ энэ ч дээр ирж үзүүлж шүү. 2-3 сар тутамд гээд. Тэгээ гэдэл тэгэл гараа явсан. Тэгэл тэрнээс хойш яг л яг энэ чи хэлсэн 2-3 сарын тутамд очиж нөгөө шинжилгээгээ өгдөг. Яг нөгөө хариу нь яг адилхан гараад байгаа байхгүй. Тэгээд ээдэгээ 3 сар явж дүүргээд сэтгэлийн шидэд 3 сар явж дүүргээд сэтгэлийн шидээс эхлээд намайг ингээд нөгөө багш камера өг яар гэд ингээд тулгаад тэг би ярьж эхэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь би ингээд ярьж эхэлсэн бүр ингээд ярьдаг болсон ингээд нөгөө одоо мэдрэмж одоо юугаа идэдээ ярьдаг байгаад байгаа байхгүй. Тэгээд айтаахан болсон байна. Би ямар ч үсэн хүмүүстэй ингээд харьцаад эхэлсэн байж тэгэл нөгөө ч угаасаа онлайн хичээл юм чинь. Тэгээд тэр хооронд нөгөө нөхөртэй байсан харьцаа бүр нэлээ айтаахан болсон. Тэр нөгөө нэг муудалцаад идэг юм бүр харцсангуу гайгүй болсон. Гэхдээ би бол ерөөсө байнгын нөгөө хичээлээ үзээстэй давтаас татчих яах вэ ингээл нөгөө тэр чин бясалгал хийлгэн өглөө орой 2 бясалгал хийлгэн тэгэл зүүмэр хичээлдээ ингээл байнгын нэг юм одоо ер нь нэг юм юутай учраас надад завж гардгүй байсан. Тэгэл яг нөхөр битрийн харьцаа бол гайгүй байхгүй. Тэгээд эхлээд чи нөгөө сонссон мэдсэн юмнуудаа барьж аваад нөгөө нөхөртөө ярина. Амар хөөрөлтэй би чинь бүр амар гоё болцсон. Яриад нөхөр ч гэсэн тийм биш тийм шүү дээ. Одоо ингээл намайг дэмжиж ярьж мэржсэн. Нэг хэдэн хоногийн хэсэг хугацааны дараа нөхөртөө нэг юу яасан чинь муудалцсан чинь нөхөр намайг загнадаг байхгүй. Чи хизээ юм болцсон ингээл. 2 удаа тэгэж тийм юм сонсоод дахиад би ингээл даг гэл одоо манахаар болоод ингээд би шууд унж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ би дахиад тантай энэ тухай ерөөсөө би хизээч ярьж байхгүй. Энэний тухай одоо ямар юм сурсан ч юм уу, мэдсэн ч юм уу гэн тавтай байгаа юмнуудаа би ерөөсөө танд ярьж байхгүй гэж хэлээл тэгэл тэрнээс хойш ерөөсөө би тэрийн донд нөгөө нэг одоо юу сулж байгаа, яаж байгаа юм тэр нөгөө одоо би ингээл нөгөө хүнд ярмаар байдаг. Тэгсэн чинь яг тэр нэг ярмаар байдаг үе байсан байж тараад байгаа байхгүй юу. Тэгэл нөгөө ярих нөгөө хэрэгцээгдэг те. Яг тэр байсан. Тэгэл надад хамгийн ойрын хүн нөхөр маань байсан учраас би нөхөртэй ярьдаг байсан байгаа байхгүй. Камера өгдөг нөгөө ярих газараа ярьж чадахгүй. Тэгэл байгаагаар нь нөхөртэй ярьдаг байсан байгаа байхгүй. Тэгээд нэг 2 удаа тэгэж хэлээл нам цахиулаад тэгэл болчихсон. Тэгээд аз олж нөгөө камер нээгээд ярьдаг болоод ангийнхантайгаа ингээ ярьдаг болсон. Тэгээд дахиад тэр чинь нэг сунгаад нэг 2-3 сар болоод явж исэн чинь би ингээ мэдрэмжгүй болж байгаа байхгүй. Ерөөс эднийхээс юм авахаа байлаа. Нөгөө бясалгал юм хичээлийнхаа хүмүүстэй ингээл уулзах одоо ярих марих дурггүй болоод дахиад би ингээд юм ташигдчих хэлж байгаа байхгүй. Тэг ингээл бясалгалаа хийх гээл ингээл суунгууд хов хоосон бүр ерөөсөө бүр ямар ч мэдрэмжгүй болсон хов хоосон болсон. Бясалгалаа хийгээл суунгууд би ингээл нэг юм цементэн өрөөнд ямар ч юм байхгүй хов хоосон тийм цементэн бүр ингээд ханнууд байгаа байхгүй. Тийм өрөөнд орж ирэл ингээл яг тийм мэдрэмж надад мэдрэгдээл харагдаал тэгээд суудаг болсон байхгүй. Тэгээд за энэ явахаа болчихлоо. За одоо би яах вэ гээл дахиад би одоо яах вэ гээл дахиад өөрөөсөө асууж байгаа байхгүй. Тэгээд байжсэн чи дахиад толгойг надад хэлж байгаа байхгүй. Одоо энэ бодлын эзэн гэдэг нэг юм байна. Гэхдээ бодлын эзнийг би сонсч байсан. Сонсохдоо би тэр багшийн дээдс буугаад айлдваруудыг би ерөөсөө сонсдгоо. Тэгэл ингээд өнгөрөөчхөөл одоо сэтгэлийнхаа зэмтэл ажиллаад байгаа шүү дээ. Багшийн ингээд зүгээр одоо төлөвөрөө биш ингээд ярьж байгаад ийм подкастуудыг сонсоод тий маа гэл ингээд чайтах юм биш тэгэл ингээд зөв юм байна гэл ингээд аваад идэг байсан. Тэгсэн чинь тэр бодлын эзэн гэлэнгүүд нэрээ тийш тэр чинь нэг айтах юм байдаг гингүүтээ тэгээд би анх тэр 2 хоногийн бясалгал суугаад тэгээд гений дэлгүүр ном авахгүй солонгод ном авах гэж очиод сургалт угаасаа зарлагдсан байсан. За ямар ч үсэн сургалтанд нь орё гэд очиж байгаа байхгүй. Тэгэл очсон чинь битээ сургалт байж таарад. Тэгээд багш битгээд бит гэдэг нь юу гэсэн үг юм бэ багш би мэдэхгүй байна гэсэн чинь. За битийн сургалт гэж байдаг. Онлайн нэг сарын сургалт өгдөг. За гэхдээ би таныг тандаадахыг тандаж үзснээр заяа авч ирсэн. Тандаж үзснээр авах юм байна та. юм байна. Тэгээд би орцсон.
Орсон чи яасан гэхээр баахан толгоогоос хэсэр зорьсон хүмүүсийн дунд орсон. Би юунд ороод ирвэ. Юу болоод байна? Юунд ороод ирчих вэ? Бас нэг хэдэн өдөр тэгж явсан юм. Тэгэж явж агаад нэг зогоон хоног дээр баггүй ирсэн чинь анзаарсан чинь би ерөөсөө явтаа нөгөө нөхөртэй бүр ерөөсөө муудалцахаар бүр болчихсон. Бүр үнэхээр яг болчихсон байгаа байхгүй. Тэнгүүд өө ямар сони юм бэ гээл. Яагаад би ингэж юу гээл гэсэн чинь энэ багш ухамсар дээш татдаг гэх нэг юм яриад байгаа. Энэ надад ажилласан юм шиг байна шүү дээ. Гэт тэгэл би хамгийн анх хэлж шахана олж харж байгаа. Ингээл бүр өстой нөгөө дээрээс нь ингээд доошоо харж байгаа байхгүй. Тэгээ бүр ингээд газар дээр ингээд сууж байгаад бүр ингээд газар дээр ганцаараа яриад ингээд харж байгаа байхгүй. Нөхөр битээ энэ өнөөдөр ингэж муудалцаад эн чинь одоо би нөгөө дараагийн 7 хоногт дахиад муудалцаад тэгээд 2-7 хоног ингээд ерөөсөө нэг юмыг ингээд нэг юм дээр ингээд тойроод эргэлдээд байгаа юм байна гэдэг юм барьж аваад хараад эн чинь нөгөө үүлийн үр гэдэг чинь энд ажиллаж байна. Өнөөдөр би энэ нөхөртэй муудалцаж байгаа юм чинь би дараа нь юу яах нь арга байхгүй байна. Гоё нэг мэдсэн чинь яг нөхөртөө ерөөсөө муудалцаж болцсон. Нэг айтаахан болцсон байсан байхгүй. Нөгөө нэг энд надад шаналаад идэг юмнууд чинь баг болцсон. Тэгээд энэ ч яасан бэлээ гээд яасад ингэж байгаа билээ гээд ингээд хүн чинь яг тийм юм байхгүй болчихор бас ингээд гайхаж байгаа байхгүй. Тэгснэ энэ багш нэг хумсар татдаг гэдэг нэг юм яриад байгаа штэ. Тэгээ нөгөө бит учраас ерөөс нэг онлайн юм байхгүй бид нар чинь нөгөө дандаа нөгөө төлөвөө болгодог хүмүүс болгож ингээд нөгөө толгоогоос хэсрээд одоо бид нар чинь юм бодоод байгаа шүү төлөө аваад байгаа байхгүй. Тэгээд би л ганцаараа хүмүүсийг хараад гайхаад гож идэг. Тэгингээ яг нэг хэдэн хоногийн тэр 6 хоногийн дараа би ингээд ивэж байгаа байхгүй. Би яагаад ингэж байгаа вэ гэдэг ингээд гисэн чинь яг би ингээд дээрээс нь доош харж байгаа байхгүй. Бүр ингээд газар дээр суугаад ингээд ярьж байгаа байхгүй. Энд би энд хэрэлдэж юм байна. Дараагийн 7 хоногт өгч нөгөөх чи яг тавтагдаж байна. Ингээд тавтагдаад ингээд би яг нэг тойрог дээр л ингээд эргэлдээд байгаа юм биш үү? Гэдэг юм олоод харж байгаа байхгүй. Хамгийн анх удаа би тэгж одоо яг нэг ухамсар ажиллаж байсан байгаа байхгүй. Хамгийн анх хэлж тэрийг тэгж барьж аваад энэ чинь нөгөө одоо нэг хэрүүл хийдэг нэг юм зовлонтой тойрогтол өөрөө амьдраад байгаа юм байна гэдгийг олж харсан юм тий. Олж харж байгаа байхгүй. Ерөөсөө тэрэн дээр л ингээд эргэлдээд байгаа юм байна гэдэг юм хамгийн анх удаа амьдралаа анх удаа тийм одоо бүр ингээд эрүүлэр сэтгэж байгаа байхгүй. Тийм биш үү гэл тэгэл тэрийг одоо энэ ангийнхандаа ярьчихсан юм би тэр хандгч хэлжсэн хүмүүстэй яг ингэж байгаа юм байна гэл. Тэгээд багш ерөөсөө нөгөө нэг сайшаадагчгүй яадагчгүй тэгэл ингээл яваал за ямар ч байсан би нэг юм болоод харчлаа гэл ингэжсэн. Тэгээд ингээд нөгөө гэртээ ирээл одоо ингээл битэр чинь бас ийм маргааны юм гарах гад тэгэн штэ. Тэгсэн чинь би одоо энийг болцсон байгаа юм чинь би одоо бие барих хэрэгтэй юм байна. Би ингэж нөгөө нэг байнгын нэг үг хэлэхэд нэг хоёр үг хэлдэг ч юм уу те. Ерөөсөө үгийн хариугүй буцаадгүйгээ би анх удаа бас харж байгаа байхгүй. Ингээд идэм биш үү би гээд. Тэгээд би ингээд нөгөө юу яаж хэлж байгаа байхгүй. Одоо хичээж хэлж байгаа байхгүй. Би ингэхгүй юм байна. Ерөөсөө ингэж болохгүй юм биш үү? Хариу хэлж болохгүй юм байна. Гээд анхны удаануудад ингээд яг бие барьж ажиллаж хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээл 2-3 юм өнгөрөөцсөн. Тэгсэн чинь ингээл нэг ингээл яасан чинь нөхөр ингээл бүр нэг юм хийчихаал би хариу хэлэхгүйсэн чинь нөхөр ингээл бүр над руу ингээд гайсаж харж байгаа байхгүй. Яагаад хариу хэлэхгүй вэ нүг гэл те. Нөгөөх чинь бас анзаарсан байгаа байхгүй намайг юм хэлэхгүй байх гэдгийг. Өөр янз бүрийн хэрүүлийн үг яриад идэг гэсэн бэлцээ бэ те. Тий. Тэгээд ингээд бүр ингээд гайхаж харснаа. Юм ч хэлээгүй нөгөө хариу үйлдэл үзүүлэхгүй ононгууд нөгөөх чинь ингэж харж идэнэ ингээд гайхаж харчаад тэгэл надад бас ингээд ерөөсөө чи тэгж байгаа юм байна сайжирч байгаа юм байж гээгүй юу ч хэлээгүй тэгэл өнгөрцөн. Тэгэл би нөгөө нүднийх нь харцыг харангууд яг энэ яг ингээ анзаарчлаа гэдэг юмыг би бас барьж авч байгаа байхгүй. Тэгэл ингээл дараа нь ингээл одоо байж хахад мань хүн ингээл намайг ингээл нэг юм хэлэнгүүт мань хүн яг ингээд бие барьж байгаа нь бас надад анзаарэгдэж эхэлж байгаа байхгүй. Яг ингээл те бас хичээж байгаа. Тэгэж битээр анх хэлж ингээл одоо нэг яриагүйгээр
энэ чинь ингэж хичээх хэрэгтэй юм байна. Ингэж живэнд орох хэрэгтэй юм байна штэ мэштэй гэдэг ийм юмд орж эхэлж байгаа байхгүй. Одоо анхныхаа алхмыг тавьж эхэлж байгаа байхгүй. Тэгэл яваал байсан. Хичээлдээ ч яваал хичээл дандаа ороо эхэлдэг. Тэгэл өглөө юм хүмүүс хийж ингэж яаж байгаа л тэгэл ороо хичээлдээ явдаг. Тэгээд шөнө орж ирдэг. Тэгээ битэрийн амьдралыг 10 хоног тэгээд үргэлжилжлээ. Тэр 10 хоногт би бас нөгөө багшийн хийгээд байгаа үйл гэдэг юмыг би бас ингээд анзаарч эхэлж байгаа байхгүй. Хүүш эн чинь нөгөө урдны жагаа багшийн хичээлд яваад байсан нөгөө гэдэг юм биш үү гэдэг юмыг би анзаарч эхэлсэн байхгүй. Яагаад тэгэхээр нөгөө жагаа багшийн хичээл ингээд нөгөө урагшаа одоо ямар юу байна, ямар юм ингээд чамайг ингээд зовоогоод, ямар мэдрэмж чамайг зовоогоод байна. Яг тэрийг ингээд барьж аваад ингээд урагшаа хөөгөөд ингээд явсаар байгаад хамгийн анхныхаа юмн дээр очих гэдэг, үйл явдал дээр очих гэдэг. Тэгээд тэр мэдрэмжийг мэдрэгдэж байгаа байхгүй. Юу болсон тий, аав задуулсан юм уу тий, аав задуулж исэн бол чи ямар мэдрэмжтэй байсан. Тэгэх юм бол чи ингээд чи намайг болооч, чи намайг зоодох их байхгүй ч гэдэг юм одоо нөгөө гаргамаар байсан мэдрэмж, тэр хэлмээр байсан тэр хариу үйлдэлүүдийг гарга яг тэн дээр одоо нөгөө хийсвэрээр хийх гэдэг шүү дээ. Тэр мэдрэмжээ мэдлээ буцаагаа тэ хариу үйлдэл үзүүлмээр байсан бүх юмнуудаа хэл, яар, гарга, аль эсвэл бүр тэрийг ингээд бүр гоё болж байгаагаар ингээд хохиргаад төсөөлөд ингээд мэдрэмжээ гаргаад ингээд биенээсээ тавиад явал гэлтэгдэг. Тухайн үед надад би чаддаггүйсэн байхгүй. Яагаад тэгэхээр би ерөөсөө нөгөө төсөөлж чаддаггүй. Одоо тэр мэдрэмжийг авсан, өвдсөн юм уг нь мэдээд байдаг. Ганцхан юмыг би тэн дээр би нэг тийм хургалт хийж чадчихсан. Одоо ингээл тэр зүүн хичээлүүд орж байхад чинь тэр хүмүүс яриад тэр хувиргалтуудаа хийлгээл ингээл яваал идэг. Тэрийг чагнаал сууж идэг. Тэгээ өөрөө нэг ганцхан удаа л нэг тийм хувиргалт хийж нэг тийм юм тавирна гэдэг нэг үзчихсэн юм би бас яг. Тэгсэн чинь багшийн хийлгээд байгаа үйл одоо ингээл нийтээр хийгээл орилол ингээл бүр ингээл тэгж байгаа нь юусе яг хувиргалт байдаг би анзаарч байгаа байхгүй. Эн чинь тэр нөгөө та нар ингээд одоо там дээр очиж тамийн үйл хийж ийн гэж хэлж л одоо тамд одоо чамд ямар юм хамгийн хэцүү үедээ хамгийн тэр ингээд чамайг зовоодаг ямар ч юм уу одоо зан төлөв чанар байдгийг тэрийг ингээд мэдрээдэх гэх тэгэнгүүт ингээл одоо хүмүүс ч мэдрээл орилол ингээл чарлаалтай ингээл мэдэрч байгаа л за одоо ингээл нөгөө бац тэрч удирдаал одоо ингээд тэгээд явал тэгээд нөгөө үйлээ хийж байгаа л тэгээд нөгөө тавьж явуулаад байгааг би анзаарсан чинь эн чинь яг ингээ нөгөө мэдрэмжээ мэдээд тэгээд багш нөгөөхийг ингэж үйл хийгээд тэр үйл хийж ийн гэж ингэж сууж үйл хийж агаад тэгээд нөгөө юу эрчмийг ингээ гаргаад цэвэр эрчим бодоод гаргаад байгаа юм байна шүү гэдэг юмыг би анзаарангуудаа эн чинь байж болох юм байна. Эдгээр чинь ерөөсөө нэг л юм хийгээд идэм биш шүү гэдэг юмыг олж харангуудаа за энэ бол байж болох юм байна гэд тэгээд би итгэл анх орж ирсэн байхгүй. Тэгээд нөгөө тэр үйлүүд одоо ингээд бодож байхад миний бодлоор бол яг ажилтдаг юм байгаа байхгүй. Яг ажиллаж исэн байгаа байхгүй. Тийм болохоор би нөгөө ингээд авирчсэн байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт нөгөө багш бол үнэхээр ингээд нөгөө бидний ухамсарыг дээш татдсан байна гэдгийг би бүр яг тэр нөгөө амьдралдаа анх удаа тэр нөгөө амар шавар шахуун дээр ингээд 40 жил тэрнүүд дээр халтраад ингээд явцсан байж шүү дээ. Тэрийг мэдээл за энэ одоо яг миний байж ах газар муу юм байна гэж мэдээл тэгээд би чинь одоо нөгөө 10 хоногоо дүүргээл онлайнд шууд хичээлд орж байгаа хгүй. Яг тэр 10 хоногт явж байхад надад ингээл өөрчлөгдөж байгаа юмнууд мэдэгдэл байгаа хгүй. Өөрөө ингээл би ингээл ажил болоод болоод нэг тийм зовиртой үргэлж зовиртой байдаг байсан. Нөгөө мэдрэмж нь тэр байдгүй байсан чинь орж ирээл юм хүм ажиглал анзаараал те ингээл бүр очиргүй бүр ингээл яг би рүү суугаад идэх юм гэхэд ярих юмнууд байгаад идэг. Тэгээд ингээд багш юм ярангуут л би одоо ингээл хариулттай ингээл хүмүүс дуурайг байхад би гээл ингээл яриад бүр яг ингээл яг одоо тийхэр бол бүр нөгөө биегийн өвчтэй эгогийн бүр мастерлсэн байгаа байхгүй. Тэгээд би цэрэнд долгооч нэг загнуулаад манай цэрэнд долгооч манай ингээд явж исэн байхгүй. Тэгсэн чинь цэрэнд долгоор 10 үг хэлэхэд таны 12 үг гэж байгаа байхгүй. 10 үг хэлэхэд 12 үг нь би байна. Та өстой байнга би гэж хэлж ийн гэл. Тэгсэн чинь ингээл би өстой анх удаа ингээд ичж байгаа байхгүй.
тэрийгэж анзаардаггүй байсан. Тэгэл тэр өдрөөс эхлээл би яг ингээд анзаарч эхэлж байгаа байхгүй. Эргэн тойрноо нөгөө хамт сурч исэн хүмүүсээ ингээд анзаарсан чинь ерөөсөө тэгж ярьдаг юм байхгүй. Юмнуудаа хийлээ, багшийн үгийг сонсоод багшийн асууж байхад ч тэд нар тэгж ярьдгүү, хариулсан ч ингээд нөгөө мэдрэмжнүүд ярина уу гэхээс биш би гэдэг юмыг ерөөсөө ярихгүй байгаад би анзаарч байгаа байхгүй. Тэгэнгүүтээ эднэр ингэдэм байна. Тэгэхээр би ингээл нөгөө ганцаараа би гэж яриад байгаа хүн би юм бэ штэ гэд. Тэрийг анзаарч хараад ингэж болохгүй юм байна штэ гэл. Одоо яг ингээл одоо нэг бас нэг юмнаас бариад авч байгаа байхгүй. Тэгтээ тэр чинь миний эго байна гэдэг юмыг ч мэддэггүй. Одоо юу ч хийсэн мэдэхгүй. Би одоо урд нь яаж яваад ирсэнийгаа би ерөөсөө мэдэхгүй л байгаа байхгүй. Ойлгохгүй л байгаад байсан. Тэгэл энэ хичээл дээр орж ирээд тэр ухамсар гэдэг юм яг надад орж ирж байгаа юм байна. Тэр чинь ингэж ажилдаа юм байна гэдгийг ингээд нэг тэмтэр тунтар ингээд нэг ингээд би тэмтэрч мэдчихэж байгаа байхгүй ингээл ингэж байгаа юм байна. За би эндээс ийм авах юм байна. Ингэт юм байна. Хүмүүс нэг ийм их байд юм байна гэдэг юм ингээд ойр орчноо ингээд анзаарах. Хамгийн анх хэл миний бараг анзаарах ажиллаж эхэлсэн үед энэ ихтэй болж ирээ. Тэгээд 10 хоног дүүрсэн. Тэгээд нөгөө нэг сарын хичээл эхэлсэн чинь би шууд бас орно гэж ороод ингээл эхэлсэн чинь одоо манай ангийнхан нэг ингээл яасан чинь манай ангийнхан яг одоо нөгөө би анх орж ирээл нөгөө би одоо би яасан байна би яаж ийн үгүй би яаж ийн гэж би багшаас асуудаггүй байсан юм ерөөс асуудаггүй тэгсэн мөртлөө багшийг юм тайлбарлангууд нь л одоо зүгээр ингээл ам уралдаа тий тийм багш нь тий би мэднэ гэл тий гэдэг ингээд ерөөсөө их мэдих бүр амар байсан. Тэгсэн чинь ингээл ангида нөгөө нэг сарын хичээл орсон чинь манай ангийнхан яг тийм хүмүүс орж ирж байгаа байхгүй бас л би ингээд аваа уралдаад яриа л тий. Тэгсэн чинь би тийм яг ингэж харагддсан байна. Би чи яг одоо цэрэн долгорт жишээлбэл ингэж хэлсэн юм байна. Нөгөө улсууд зүгээр нөгөө юм дарагдсан ингээд нөгөө байгаа юмыг байгаагаар нь хүлээж авдаг чадвартай болсон учраас намайг загнаагүй байсан болохоос биш энэ хүмүүс ч гэсэн би яг одоо ангийнхныгаа сонсож байгаатай адилхан сонсогддtiin байж тэгэл одоо би бүр ингээд нөгөө бүр одоо хатгаж авчихсан нөгөө юм ингээл ахиулаад ингээл ангийнхнаасаа би хавч гэж байгаа байхгүй багш зааж ийн ярьж ийн хажуугаас нь би ингээл ангийнхнаасаа ингээл нэг юм ингээл сондог байхгүй энэ үед нь ингээд сонсохтой юм байна. Энэ үед нь ингэж дуурахтай юм байна. Хин илүү дуурдгийг анзаарч харж байна. Хин ингээд нэг оновчтой үг хэлж байгааг ингээд анзаарч хэлж байна. Гэх мэтлэнгээр ингээд яг би энэ хичээлд орж ирээд одоо нөгөө анзаарах тэр ажиглана гэдэг юм надад анх хэлж ажиллаж эхэлсэн байхгүй. Тэгээд тэр чинь бас сурчин байгаа юм чинь дөнгөж ингээд нэг онлайн юмнуудыг ингээд сонсоод эхлээл ингээд тэгэхээр сүнс одоо ингээд төлөв аавна гэл тэгэхээр одоо тэр чинь ингээд нэг юм өмсөгдөж орж ирэх юм ингээд бүр очиргүй ингээд нэг юм амж яриад байгаа үстэй ингээд өөр болоод яриад байгаа. Энэ одоо хизээ юм болох юм болоо гэл одоо бас яарч гэж байгаа байхгүй. Ингээд ингэчих юм бол чанаа гэдэг. Тэгээ нөгөө сүнс гэж юу байдیں тэрийг ч мэдэхгүй төлөв гэж юу байдیں тэрийг ч мэдэхгүй мөртлөө л одоо ингээд нөгөө яарах сэтгэл нөгөө нэг тийм юмн дээр би бас ингээл төрүүлээл ингээл гүүгэл ингээл яг ингээд айгүйх байдаг байсан. Тэгээ явж байгаад үгүй эн чинь тийм биш юм байна. Одоо нөгөө багш ингээл абиг зааж эхэлчихсэн шүү. Тэгээд хүлийн зөвшөөрөл гэдэг юм чинь ийм байд юм байна. За хүлийн зөвшөөрөх хэрэгтэй юм байна гэл. Тэгээд хичээл эхлээд ингээд явж байхад би нөгөө за доктор руугаа ор өөрийгөө барьж ав өөрийгөө тань өөрийгөө мэд гэл ингээл тэгж яхад ястаа би нөгөө одоо ажиллаж эхэлж ирсэн. Би чинь энэ надад ийм сайн тал байд юм байна. Ийм муу тал байд юм байна. Би чинь ийм аран шинтэй юм байна. Энд ийм аран шинтэй юм байна гэл тэг. Тэгээд явж байхдаа яг нөгөө жаргал багшийн хичээл дээр ч гэсэн би зөндөө тийм ингээд бас ингээд барьж аваад явж исэн. Гэхдээ хувиргаал тэрийг ингээд байхгүй болгоод ингээд яваад байна гэд ингээд бодож исэн. Хувиргаал ингээд одоо гэр руу н оруулаад байх юм байна гэдэг нөгөө жаргал багшийн хичээл. Ерөнхийдөө тэгж заахад идэгсэн. Би ч буруу ойлгож исэн биш магадгүй гэхдээ.
Тэгсэн чинь энэ багшийн хичээл дээр ингээ явж исэн чинь одоо сүүдэр талаа, гэрэл талаа, хоёулангийн ингээл нөгөө тэнцвэр гэдэг юм руу орж ирэх гэх нөгөө арга билэг гэл ингээл яриад ононгууд энэ хоёр чинь нөгөө сүүдэр талаа би бас ингээд нөгөө заавал ингээл нөгөө өөрөөсөө зайлуулаад гаргаал одоо ингээл цав цагаан хүн болоод нэг мундаг гэгэрх гээд байгаа гэдэг нөгөө бодол маань ингээл сулж эхэлж байгаа байхгүй ингэхгүй юм байна шүү дээ эн чинь нөгөө сүүдрээ ингэж юу яах юм бэ гэрэл болгох юм байна гэдэг юм ингээл анх эхлээл нөгөөхийг ойлгож эхэлж байгаа байхгүй тэгээл нөгөө гэрлээ ингээл одоо ингэж ажиллана нөгөө сүүдэр дээр ингэж ажиллана гэдэг юмнуудаа ингээл барьж эхэлж байгаад нөгөө өөрийгөө таньна гэдэг юм чинь энэ байгаад байгаа юм байна шүү дээ гэдэг юм анх эхлээл бас ингээл жоохон нөгөө ойлголтууд ч орж ирж явж байгаа. За энэ төлөв аавна гэдэг чинь тэгвэл юу байд юм бэ гэл ингээл байнгын нэг юм надад асуултууд гарч ирэл. Тэгэл нөгөө хүмүүсээс ингээл юм сонсоод багш ингээл юм асуумаар санагдсан ч гэсэн ингээл нөгөө хүмүүс ингээл сонсож байхаар нөгөө улсууд ч миний асуумаар байсан асуултуудыг асуугаад багш хариулж өгөөл ингээл би одоо эднэрийн дундаас ингээл айгүйх юм шингээж аваад байгаа шүү дээ өөртөө. Ингэж явж байгаад бас нэлээд гайгүй болсон мөртлөө энэ чинь айгүйх удаан процесс болсон юм аа. Тэгж явж ирсэн аа. Бас ингээл нөгөө юм ингээл сонсоод ингээл аваад байгаа болохоос биш ингээл нөгөө байжсэн байдал маань яг бас ингээл хэвээрээ байгаад байсан. Тэгжсэн чинь нөгөө генийн дэлгүүр манайх руу орж ирэл генийн дэлгүүрийг ингээл уншсан чинь би ерөөс юм ойлгодгүй тэгэл ерөөс зүгээр л ингээл тангад ном шиг ингээд өглөө босоод нөгөөх ингээл уншдаг болцсон. Ерөөс ингээл өөрхөн дэлгүүрийг ойлгосон ойлгоогүй хамаа байхгүй уншиж байгаараа л гэлдэгцэн. Тэгээд нөгөөхийг ингээл зүгээр ингээл ерөөс яг л тангад ном шиг уншдаг гэсэн байхгүй. Тэгжсэн чинь би ерөөс нэг хоёрхан үгтэй ингээд нэлээд хэд хоногийн дараа ингээд бодсон чинь надад үлдсэн юм ерөөсөө байхгүй. Би хоёрхан үг барьж авч байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө миний сүүдэр болохоор зэрэг нөгөө 41-ийн сүүдэр байхгүй. Үйлдэл хийдгүү зүгээр л энэ дотор л ингээл байлгаж идэг. Үйлдэл хийдгүү нэг тийм сүүдэр байсан. Яг тэрийг би ерөөсөө тэр нэг хоёр үгтэй л би үлдэж байгаа байхгүй. Гингүүтээ би үйлдэл хийдгүү гэдэг чинь юу лээ гэл тэгсэн чинь тэгэл нөгөө өөрийнх ингээл бодсон чинь яг тийм байгаа байхгүй. Яна би тэрийг хийчих юмсан, энийг хийчих юмсан, тхимсэн, ингэх юмсан гэх байнгын бодно. Тэгсэн мөртлөө ерөөсөө нөгөө гар хөдөлдөггүй, бие хөдөлдөггүй. Зүгээр л тархил тэрийг ингээл ажиллуулаад ийм байгаад байдаг гэдэг юм анзаараад. За тэгвэл би юунаас эхлэх үү гэж тэгсэн чинь гэрээ цэвэрлэхээс эхэлж байгаа байхгүй. Тэгэл өглөө босоод үйлдэл хийнэ гэлдэг л би яг гэрийнхээ амиг ингээл бүр бүгдийг ингээл эхнээс нь эхлээл ингээд яг ингээл харцгалаад цэцлэл ингээл яваад. Гэтэ би чинь ингээд нэг юм эхлэхээр дуусгах чийж ингээд нөгөө дуустдаг. Тийм байсан чинь тэгж эхлэхдээ нэг өрөөнөөс эхлээл нэг өрөөгөө янзлаад өнөөдөр болоо гэж орхиол тэгээ юм хийцэндээ би ингээд амар бас ингээд жаргалтай болоод би ямар ч юм хийчихлээ гэл. Тэгээ нөгөө хийсэн юм харангуут ингээд нөгөөдөл чинь яг цэгцэндээ ороод ингээд яг ингээд битээхэн болоод хэрэггүй юмнуудыг гаргаал нэг хайрцаг тэгэл за энийг бүр ингээд эзэн гацсан би хайрцагнууд хийгээд за энийг энэ үнд өгнө энийг тэр үнд өгнө энийг тэр үнд өгнө гээл за энийг ингээд бүр ингээд гадаа харгаа тавьчих одоо энэ номыг авчиад тэр ном зардаг хүмүүст авчиад өгчих энэ төр гээл ингээд бүх юмнуудаа ингээд цэгцлээ явцсан чинь ингээд бүх юм яг байрандаа орж байгаа юм шиг надад санагдал юмнууд ингээд цэгцрэл ирсэн чинь миний дотор яг цэгцрэл тээ. Ингээл илүү долоо янз бүрийн юмнууд байж идэг тийм юмнууд байсан чинь нөгөөдөлийг ингээл бүгдийг ингээл эзэнтэй олгоод хүмүүсийг ирээд аваатгараа гэж нөгөөдөл чинь ирж аваал ингээл тэгэл эхэлсэн. Тэгээд ингээд нөгөө гэрээ хамгийн эхэлж ингээд цэвэрлж эхэлж юу яагаад тэгээд би чинь гэрээ нэг цэвэрлээд нэг 7 хоногийн дараа ч юм уу 10 хоногийн дараа ч юм уу дахиж цэвэрлэнэ. Нөгөө өдөржингөө хийгээд ядраал тэнгүүтээ жоохон ялрах нь одоо ингээ урдныхаа ингээ бодсон чинь яг тэгээд идэгсэн байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг би үгүй яг цагтаа хийх хэрэгтэй юм байна. Өөрийнхөө нөгөө яг хэмжээг мэдээд өглөө хийлээ. Өдөр хоолоо идэн дахиад нэг жоохон амарна үргэлжлүүлчих нь ороо гэхэд би яг унтах цагийнхаа өмнө дуусгаа тэгээд би унтах хэрэгтэй юм байна. Ингээд цаг наргүй ажилдаг чинь ерөөс яг хүнийг бас ингэж аягүй ядраагаад ингээд юм байна гэдэг юм барьж авангуудаа тэгээд өдөлийгээ яг хийгээд эхэлж хаад тэгэл тэрнээс хойш юм цэгцэрсэн чинь би ингээд өглөө болгон би босоод нөгөө яг
тоосоос оруулаад тоосноо арчаал цэгцлээл нөгөө ширээ мөрэн дээр байдаг замбраагүй мамбраагүй юмнуудаа бүгдийг сайхан ингээд нөгөө цэгцлээд авцсан. Тэднийг яг цагаавла угаалаа тавилаа ингээд явсан чинь цэгцрээд ирж байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд нөхөр бүр бас айгу ингээд нэг тэгсэн юмд ороод ирсэн чинь манай нөхөр чинь өөрөө айгу цэгцтэй хүн. Тэгээд би чинь тэгээд нөгөө тавьсан газар тавиал ингээд яваад идэг нэг жоохон замбраагүйсэн хүн чинь цэгцрээд ирсэн чинь манай нөхөр бас ингээд айгу жахалтай болж байгаа мэдэгдэж хэлж байгаа байхгүй. Ягаад гэвэл ингээд хооллоо хийлээ, цацаа хийлээ, хийх юмаа хийлээ. Ажлаа дуслаа яг хоёлоо орж иж суугаал юм үздэг нь үзэл намаа уншаал ингээл айтайхан болоод ингээл тэр улам өөрсдөө ингээл жоохон айтайхан болж байгаа маань бүр ингээл мэдрэгдээд байгаа байхгүй. Тэгж яваад эхэлсэн. Тэгээд би ч ингээд нөгөө юм хүм ойдог байсан. Тэгэл ингээл урхаа цорхоо юм харагддаг. Энийг ойчих юмсан гэж бодоод идэг. Ерөөсөө хийдгүү. Тэгэл нөгөө гэрийн ажлыг хийчихаал нөгөө хиймээр байсан юм аа нүдэнд харагдсан болгоно аваад би хийдэг болцсон. Нөгөө одоо сүүдэр дээр ажиллаж ийн л гэдэг юм болоод байгаа шүү дээ. Тэгсэн чинь би бүр ингээд яг айтайхан болоод байгаа маань бүр мэдэгдээд ингээд яг энэ юм бэ штэ гэдэг юм барьж авч миний анхны бас ингээд нэг ололтуудын юм тэрүнд болсон. Тэгээд нөгөө нэг гэр орон чинь хоолтой унттай тогтмол нөгөө цэвэрхэн цэгцтэй ингээл нөгөө бүх юм ингэнгүүт өөрийн дотор живтэйхэн сайхан байж идэг, хажуутлын хүмүүс ч сайхан байж идэг, бүх юм бэлэн байж идэг гэдэг юмнуудыг би бас тэн дээрээс ингээд барьж авч ирсэн. Тэгээд ерөөс ингээл нөгөө юмыг ингээл цунгаарлуулаа эвзэн шиг ингээл байлгаад байх юм ч шаардлага байдгүй юм байна. Цагийн ямыг цагт нэг хийгээл ингээл явж явах хэрэгтэй байд юм байна гэдэг юм тэн дээрээс ойлгож ирсэн юм. Гээд ингээд ерөөсөө миний өөр дээрээ ажиллаж ирсэн юмнууд гэдэг юм бол яг тэр болсон. Яг тэгж явж байхдаа би нөгөө одоо нөгөө хүлээн зөвшөөрөлт ч гэдэг юм уу. Тэгээд нөгөө хүнээс юм хүлээх шаардлага байдгүй юм байна ч гэдэг юм уу. Гэх мэтлэнгийн ийм жигдэг сажиг юмнуудаа бүр ингээд яг ойлгоол, дадал болгоол одоо би ерөөсөө ингэх шаардлага байдгүй юм байна. Одоо юу яад вэ те? Юм хийж чад би ингээл одоо би гэрээ цэвэрлсэн шүү гэл одоо нөхрөөс ингээл сайхан байж тэмээштэй гэл одоо ингээд нэг магтаалын үг сонсгоод байна шүү дээ. Тэгж юм их шаардлага ерөөсөө байхгүй юм байна. Энд чинь угаасаа л нөгөө хүний хийдэг, хүний хийж идэг өдөр тутмын ажлыг би нэг юм хийж чаал ингээл те. Нөгөө дүүрэн биш. Одоо нөгөө нэг байс учраас тийм юм надад хэрэг болоод идэм бэ штэ гэдэг юмнуудаа бас барьж аваал ингээл яваад байсан чинь ингээл цэгцрээл ингээл яваад байгаа юм байна гэдгийг ингээд одоо зам маань ингээл улам ингээл нөгөө явж байгаа зам маань ингээл тод болоод урталт ингээл яг ингээд намайг ингээд нэг юм яг зөв замаар яваад байна гэдгийг юм а би бүр бас мэдрээл. Тэр зөв замаар явж гин гэдэг тийм мэдрэмж үе орж ирдэг те. Тий орж ирдэг. Харин тэгж явж байхад би одоо яг зөв зам дээр явж байна. Яг ийм юмар ингээл явдсан бэ штэ хүний амьдрал гэдэг юм чинь гээл те. Тийм мэдрэмжнүүд надад айгүй орж ирдэг болсон. Тэгээд ингээд өөрийгөө анзаарсан чинь би угаасаа л нөгөө би дээр ингээд тавьсан маш өндөрийг одоо тэгэл ерөөсө одоо юмны төвд байж идэг одоо бүх хүн намайг ингээл хараал мэдрээл одоо самшраал сууцаагаар байлгаж явах тийм юм байстай мэс тэгээд одоо ингээл өөрийнхөө сүүдэрнүүдийг ингээл бүгдийг ингээл мэдээд байсан. Тэгтээ ингээл ийм мэдэнгүүт ингээл урд нь байсан бол ингээл унаал ёо ямар тэнийг юм бэ өстө тийм юм бэ штэ мэштэй гэл ингээл одоо ундаг штэ ингээл нэг ичээл те ямар тэнийг юм бэ гэл ингээл өөрийгөө мэрдэг байсан. Тийм юм чинь гайгүй болоод тэгэл нөгөө ангийнхан дотор орж ярина. Тэгэл нөгөө ярих хэрэгцээгээ ингээд нөгөө хангаад байсан чинь сүүлдээ ингээд нөгөө за эн чинь одоо үргэлж ингэж ярих шаардлага байхгүй байна гэдэг юм бас ингээл тавьж аваад одоо сонсох хэрэгтэй юм байна. Гэл ингээл жоохноор ингээл жоохноор л ингээл өөрчлөгдөд байхад ингээ нөгөө яг эдгэрдэм байх гэдэг юмнуудаач бас мэдээд байгаа байхгүй. Энийг эдгэхээр энэний дараа энэ ингээд гараад ирж байгаа юм байна. Энэ ингээд эдгэрчингууд энэ ингээд байгаа юм байна гэл ингээл
юмнуудаа ингээл олж хараал ингээл яваад байсан. Гэхдээ нэг хэсэг би бүр ингээд нөгөө ямар ч сэтгэлийн хөдөлгөөн байхгүй нөгөө нөхөртөө муудалцгаа болцсон. Ингээл уналт гэдэг юмыг мдээгүй айгүйх явцсан байгаа байхгүй. Тэгээд өвөл нэг аймаар унаад айгүй тийм сонир мэдрэмжнүүд одоо ингээд сөрөг мэдрэмжнүүд болж байгаа. Тэгээд би унчлаач тэ нөгөө тэгэд яг тийжсэн байхгүй. Би баг ингээл энэ мэдрэмжэндээ байнга явах юм байна гэд ингээд бүр итгэцэн байгаа байхгүй. Одоо мэдрэмж ингээд нөгөө дээшээ доошоо явдсан байна гэдэг юмыг ингээд бүр баг өөрийгөө баг гэгэрцсэн гэд баг бас бодцсон байгаа байхгүй. Ерөөсөө би ингээд сэтгэл хөдлөл одоо нэг юм дээшээ доошоо юм байхаа болцсон. Эсвэл ингээд одоо муухай юм сонссон ч юм уу тэр үед ингээд сэтгэл унахгүй байна гэж ингээд бодоод яваад байсан. Тэгсэн чинь нэг мэдрэмж орж ирээ би нэг актер унсан юм аа. 20 хоног би бүр айгүй тийм сонирн болоод тэгэл тэгж яхад энэ чинь айгүй хэцүү мэдрэмж байт юм биш үү гэж тэгжсэн. Энэний чинь дараа нэрээ нэг багш ямарч байсан. Унахад бол ингээд нөгөө юу яах юм байхгүй. Хүмүүсийг сонсож байхад яг нэг тэгэл яриад идэг шүү дээ. Наад бол чинь гिचд байвал сайн. Энэний чинь дараа бэлэг байж идэм аа гэл. Тэгээд одоо уналт гэхэр чи нөгөө нэг юм сөрөг сэтгэлийн хөдөлгөөндөө автаад сөрөг мэдрэмжиндээ автаад тэрнээсээ гарч чадахгүй байхыг уналт гэж яриад байгаа шүү дээ тийм. Яг тэр тийм. Тэгэхээр чин тэрэн дээр би унжийн гэдгээ бас одоо энэ дээр хөвтээд байна. 20 хоног тэгээд байцсан биш. Тэгэхэд би тэрийг мэдэрч байгаа мөртлөө одоо эн чин сайн штэ гэд ингээд тэн дээр бас ингээд 20 хоног хөвцөн л байгаа байхгүй. Гэтэ юу гэж бодож байсан гэхээр энэний дараа бэлэг байдаг гэдэг нэг тийм одоо зүгээр нэг өнгөц яваад байсан биш үү тийм ингээд өнгөц зүгээр нөгөө ном сонсоол ингэж байгаа юм байна. Тэр нөгөө юм мэдрэхгүй ингээд нэг юм дээр сэтгэл ингээд яваад байгаагаа бас ингээд би болоод ингэ бодоодсэн. Тий болоод байна. Эдгэрээд байгаа юм байна. Би ч сайн болж байгаа юм байна гэдээ одоо бас нөгөө эгоч нь л ажиллаад байна шүү дээ. Тэгтээ тэр процесс одоо ингээд эргээд бодож байхаар тэр нөгөө эгоны өвхөл байсан байж магадгүй байгаа байхгүй. Бас нөгөө ингээд багаар ингээд салаал тий. Бас нөгөө эдгэрлийн нэг процесс л явагдчихлээсэн юм байна даа гэл. Хоёлоо тэгвэл одоо ийм юм талаар та түрүү ярьж штэ. Та ч нөгөө биднээс ингээд айгуу гоё тийм хүмүүс хоорондоо эхнэр нөхөртөөгөө яаж ойлголцох вэ гэх гой зөвлөгөөнүүд өгөөд идэг штэ. Тэнгуүч түрүү ингээд ярьж штэ. Гэр угаасаа сэтгэл готролтой хүн тэр юу тэр гэр орноо цэвэрлэх тийм юм бол байхгүй штэ угаасаа. Хүний сэтгэл санаа арай айтайхан болж идэх гэр орноо цэвэрлдэг штэ. Тэгээ хүмүүс тэр гаднаас харахтаа залхуу ингэж харагддаг байхгүй юу? Залхуураад өгөөл хөвтлэгч гэдэг юм уу те. Зовлон тоочлоо ч гэдэг юм уу. Эм орлоо ч гэдэг. За ингээ янз бүрээр хэлдэг. Тэнгуут нь одоо ингээд гэрээ цэвэрлсэн чинь ингээд сэтгэл цэлмэл айгу гоё болоод тэгээ өөрөөсөө өмнө нь ингээд айгу тэрийг хүний төлөө хийгээд тэгээ тэрэндээ айгу бухимдаа тэгээд хүний төлөө юм хийцэн хүн чинь ингээд нэг магтаал цагтаал хүсээд байна да нэг ялархаад тэнгуутаа дараа нэг хүн орж ирээд муухай олонгууд нь өстой миний хийсэн юм муухай олголоо гэдэг нэг ийм цикл бас байгаад идэг шүү дээ. Тэрийг яаж даван туулсан гэж вэ? Тэрийг биш тэ нөгөө ерөөсөө нөгөө яг би ийм юм дээр гаццсан байна гэдэг юм ал олж харж байгаа байхгүй юу? Үйлдэл хийдэг юм байна. Тогтмол биш юм байна. Тэ? Тэгээд нөгөө өдөр болгон би энэ юмыг хийгээд байнгут миний сэтгэл ингээд бүр нөгөө ядахгүй шүү дээ нийт цэвэрхэн байна, цагттай байна. Хоёрд би ингээд нөгөө нэг гэрээ цэвэрлж чад байж 7 хоногийн дараа 10 хоногийн дараа цэвэрлэхэр чинь би зөндөө эрчим алдаад байна шүү дээ. Алдаж таарна шүү дээ. Тэгтэл өдөр болгон би ингээд хөнгөн юмаа хийгээд ингээд явчихгууд тэр чинь нөгөө нэгдүгээр би эрчим баг зарцуулж байна. Хоёрдугаарт би ингээд нөгөө зэгцтэй байгаа учраас угаасаа нөгөө одоо энэ доторх юм чинь зэгцэрсэн. Тэгээд нөгөө доторх юм чинь гадна талд байдаг гэдэгтэй л адилхан. Одоо тэр ингээд тогтмол болгох ёстой юм байна гэдгийг би ямар ч байсан тэр гений дэлгүүрээс ойлгоод авсан юм аа. Үйлдэл байж тэрийг нөгөө өдөр болгон хийх юм болвол надад бараг л ашигтай юм байна. Тэгээд энэ гэр цэвэрхэн байгаад тахаар бидний сэтгэл санаа гоё байгаад байгаа юм байна. Энийг би өөр ингэж хийх ёстой байна. Хүлэн зөвшөөрөл ойлгосон юм биш тий. Тийм. Бараг тэн дээрээсээ тэгээд ойлгоод авсан байгаа байхгүй. Тэгээд
угаасаа би нөгөө юмд үйлдэл хийдгүү юм хийдгүү мөртлөө тэгэл энэ дотор ингээл нөгөө хураагаал хийх юм энэ дотор хураагаад идэг. Толгойн дотор юм хийдгүү тий гар хөдлөгдөггүй. Тэгэл нэг юм хийчихгуутаал ингээл бараг л баатар болсон юм шиг ингээл одоо тэр чинь яг чиний сая ярьдаг нөгөө сэтгэлийн өвчин байгаад байгаа шүү дээ тий. Тэгэл байж идэг байсан. Тэгээд нөгөө эдгэрэл явж исэн учраас тэр яг нөгөө цагийн юм цагтаа эхэлсэн бай. Тэгээд тэрийг ингэхээр би ч аягүй сайхан байна. Хажуудлын хүн ч гэсэн айтайхан байдсан байна гэд анзаараад харчингууд ингэхээр би тэр айл нь аягүй сайхан байгаад байгаа юм биш үү гэдэг юм бас олж хараал. Тэгэл одоо баг ингэ догоо хэрэгцсэн миний хувьд. Тэр миний догоо хэрэгцсэн юм яг. Би энийг бас яг ангийнхандаа ярьж л ийсэн. Яг нэг юун дээр очиод аль атрагч та яриадах гэдэг юм баахш. Яриулсан юм. Тэгээ тэрний урд би чинь түрүүн бас ингэж штэ. Түрүүн нөгөө ингээ айгүй хүнээс хүлээлт тавьдаг байсан юм байлээ. Тэгээд тэрийг олж хараад одоо болсон гэдэг чинь тэндээ хатасаар яриаш. Тэгээ яг бид нар чинь ингээл нөгөө хүн болгоноос ингээл амар хүлээлт тавьсан байж идэг штэ угаасаа. Энийг тэгвэл тэгчин энэ надад тэгчээсээ гэдэг нэг юм хүсэл яваад штэ анх. Нөхөр намайг магтчихаасай. Өнөөдөр би хин нөгөө ингэчээсээ ч гэдэг юм уу тий. Хүлээлт ингээд юмн дээр байт юм билээ угаасаа бүх юмн дээр. Тэгвэл тэгнэ. Тэгчих юм бол би маргааш би одоо яад юм те. Одоо за одоо жишээлбэл юу гэдэг за нөхрийнх болоод бүр бааргүй байсан. Хамгийн гол нь би чинь одоо нөхөртэй л миний гол юм одоо жишээлбэл юу гэдэг сэтгэл ингээд идгэлцвэл би одоо нөхөртөөгөө сайхан байх гэдэг. Гэтэмтэй бүр наадлын цагын жишээ чинь л одоо тэр байгаад шүү. Тэгтэл чин зэрэг идгэлчээд сайхан биш туулж ээж нөгөө сайхан юм дээр очт юм байна. Юмыг хүлээж хэрэггүй нөгөө үр дүнгийг харах гадах шаардлага байдаг юм байна. Зүгээр л одоо яг энэ дээр би ингээд нөхөртөөгөө эвтэй байгаад ингээд эргүүлж эсвэл ингээд нэг өөрийнхөө доторх юмыг гаргаад яриад ойлгуулчих юм бол нөхөр бид яриад эхэлчих юм бол жишээлбэл одоо яг асуудлаа шийдчих юм бол одоо эн чинь нөгөө хүлээлтгүйгээр зүгээр болох гэдэг шүү дээ тий. Одоо юу гэдэг одоо урд нь бол ингээл одоо тийм унтраагаадах та гэж хэлдэм билүүснэ за шиг одоо уурын хүргээ ачвал төв өөр очоод унтраачих гэж идэм үү тий. Би ягаад тэрийг хэлж байна тий. Өөрөө хөдөлмөргүй байгаад та очоод энийг унтраачихаач гэж хэлчих юм бол хэлж шít. Тэгэхэд чинь за шиг энийг тэх юм бол тэгчих баха гэл тий. Тэгээд сүүлдээ одоо ингээд нөгөө битээ жижиг юм дээрээ ингээд бинийг ойлгоол ингээд одоо нөхрийг ингээд ада чи тэрийг тэгээд тахтах хөө гэлэнгүүт би тэгэхгүй чи өөрөө явахгүй да гэл ингэдэгсэн бол би гүйж босоод тий. За тэгээд энэс янзлж яг ингээд очиж юм янзлж гал ирэнгүүт нөхөр ингээд та байгаа штэ. Манай нөхөр чинь тэгээд сураал намайг зараа сууж идэх юм биш байхгүй юу? Уг нь бол би л давраад бас гэдэг. Тэгэл ингээл нөгөө нөхрийг ингээл айтайхан байнгут угаасаа би бас ингээл яг 50,000 айтайхан байгаа л тий. Ингээл муудалцгүй гарна. Муудалцж байхдаа би тэр ингээд нөгөө них муха үгэлээ хор моруу хэлвэл эсвэл би ингээл бүр гомдоол өстө ойлаал ингээл төрж идэг байсан чинь мэдсэн чинь бүр ингээл байхгүй болцсон. Яагаад гэхээр ингээд за муудалцлаа. Муудалцсангууд манай нөхөр голдоо ингээл тэр дараа ингээл зүгээр болол ада тэхүү мэхүү гэл тэгдэг байхгүй. Тэнгүүд миний уур хүрээ нэг тэнийг олон зантай. Сайн яаж л одоо энэ аюу тэнгээ гэл нөгөө уура би энэ дотроо барьж авчихаал те. Энэ дотор хатгалаад ингээл өөрөө зовоод байгаагаа би бас яг ингээл олж харж байгаа байхгүй. Тэгэл нөгөө муудалцчингуудаа ч юм уу одоо нэг төв тар хийсний дараа би шууд ингээл хоёул одоо яг өдөр цаа уухта би ямар хол хийх юм бэ? Эсвэл та хийчих уу гээл те ингээл юу ч болоогүй юм шиг ярингууд нөхөр бас юу ч болоогүй болол ингээл нөгөө гомдол тийм юм ерөөс ингээл хадгалагдахгүй нөгөө уурыг энэ тэгээд сар жилээр хадгалагдахаа яц юм те байсан байхгүй юу? Би чинь тэрийг бүр ингээд энэ дотроо аваад ороод өрөөндөө ороод 7 хоног моногоор би дуурахгүй хоолыг навьчаад ширэн дээр нь ингэж аягтай тавьчихад би буцаа явчихдаг тийм байсан байхгүй юу? Бараг шидчихэд үү? Тий. Ингэж хийж хаал тэгэл ингээл яваад өгдөг бас хоолыг бас хийж өгнө хийж өгнө. Тэгдэг байсан. Тэгсэн чинь
Үгүй ингэж болохгүй юм байна шүү дээ. Энэ нөхрийн тэгдэг байсан чинь нөгөө юмаа энд хадгалаад байхгүй. Бид хоёр үргэлж нэг муудалцчихад тэр чигээрээ ингээл муудалцахгүйгаас цаатал нэрээ үнэхээр тэрийг тэгж барих шаардлага байдгүй юм байна. За муудалцлаа. Тэр дорн ингэж юу ячаад харин дараа нь нөгөө гарах одоо тэрийг ярих нэг хоёулангийн нэг гоё үе байгаа шүү дээ. Ярилцах нэг. Гарна шүү дээ. Тэр үедээ би тэгжээс юм аа. Тэгэхээр чинь би яг тэгсэн миний уурсан байхгүй юу? Тэр чинь өстө таалагдаагүй шүү дээ. Тэрэн дээр би ингээд амар өвдөдсөн шүү дээ. Мэдээдсэн шүү дээ гэдэг юм аа. Тэг ярьж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд манай нөхөр тийм юм ярихгүй. Үндэ ярихгүй. Угаасаа хүн тийм. Тэгээ би тэр ингээд яриулмар санагдал ингээл те яасан гэнэ ямар нэг ингэж яриадсэн шүү дээ. Та юу битэр бүр чин сэтгэлээсээ бүр ярьж үзлээ. Үгүй болдгийм байх гэдэг яриадсэн. Тий. Тэр чинь ч угаасаа байсан. Тэр чинь гэхдээ тийм хурдан ирэхгүй байгаа шүү дээ бас. Ингээд яваад байгаа байхгүй. Тэгээ би тэр нөгөө хүлээлт гэдэг дээр чинь бас яг нөхрөөсөө тийм хүлээхэ болцсон байхгүй. Ярилцах хэрэггүй юм байна. Тэр Румыны нөхөр чинь ярьдгүй. Зүгээр л намайг тайвшруулахын тулд намайг сонсч би уйлж аваад нэг ингээд савтран болгоод ингээд явдаг. Сарын дараа нөгөөх чинь дахиад болно. Тэгэхээр зэрэг энэ яг нөгөө татагдаад байгаа юм бэ. За энийг болий. Тэгэхээр зэрэг би ингээд юу яах хэвээр би нөгөө айтайхан байх хэвээр юм байна. Нөгөө эвлэрлийг одоо жишээлбэл яа гэдэг те хурдхан шиг модалцлаа хурдхан шиг эвлэрнэ. Эвлэрснийхаа дараа нөгөө яагаад би гомцсныхоо хэлнэ. Ямар үгэн намайг өвдгснийг хэлнэ. Тэгвэл болж игэл би бас нөхөртөө хэлдэгсэн байхгүй. Хоёулаа ерөөсөө мэдрэмжээ ярихгүй учраас та тэр ингэж байгаа юм байна. Та ингэж надад миний юунд дургүй гэдгийг тэрийг хэлж байгаарай. Гэтэ манай нөхөр уурж явахдаа хэлдэгсэн байхгүй. Надад угаасаа чи ингэхээр миний уур хурд юм аа гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр би чинь мундаг штэ би тийм гаргаагүй би тийм тэрж бодож би хэлээгүй гэл. Тэгсэн мөртлөө би айгу муухай дандаа тийм хорон үг хэлдэг байсныхаа сүулт нь бас барьж авч байгаа байхгүй. Нэрэл дандаа өвдөгдөг юм би хийд юм биш үү. Тэгээд тэр юм чинь тэр нөгөө нөхөр гэхнээр за тэгээхөө. Тэр яриа юу болсон гэхээр би ингээд юу болсон чинь бид хоёр бүр ерөөсөө муудалцахгүй яг ивэндээ орцсон байгаа байхгүй. Яг ивэндээ орцсон. Шинэ нөхөр хоёрын хувьд бол бид тэр ивэндээ орцсон. Ээж аавынхаа хувьд бид тэр яг ивэндээ орцсон. Яг хүүхдүүдээ ингээд нөгөө нэг тийм асуудал байна. Тэгэхээр энийг ингэчих гэж яриад яг ингээд бид хоёр тгий эсвэл үгүй ингэж болохгүй шүү дээ. Эцэг ингэж болохгүй энийг ингэчих гэх ингээд бид тэр ингээд шийдлээ олоод ингээд жижиг шийдвэр ингээд гаргаад шийдэл бид тэр ерөөсөө тэгж ярьж чаддгүй байсан урд нь. Тэгсэн чинь бид тэр ингээд нөгөө жижиг юм аа ингээд шийдээд байдаг юм олж халтсан байснаа эвтэй болцсон байна гэж ингэж харж байснаа надад ингээд мэдрэгдсэн. Яг хань хацаа гоё. Нэг юм аа бид ерөөс яахгүй байхад яг хань тэнгүүд надад яг тэгэхэд надад ингэж орж ирж байгаа байхгүй. Тэр нөгөө сүлсний сүлдэн гэдэг үг ороод ирж байгаа байхгүй. Сүлс хэрэгсээ сүлддэг юм биш үү? Би тэр ингээд шал хоёр өөр газар ингээд байж байна. Болоод байгаа. Би ингээд бүр нандин юм аа ерөөсөө нөхөртөө ярьдаггүй. Нөхөр надад ерөөсөө юм аа ярихгүй. Байгаад байгаа нь ингээд надад мэдрэгдэж байгаа байхгүй. Тэгсэн чинь би ингээд нэг сонирн болоод надад нэг хэцүү мэдрэмж орж ирэл. Ингээд өөрийгөө ингээд анзаарсан чинь би ингээд амар ганцаардаж байгаа байхгүй. Амар ганцаардсан. Мэдрэмж төрөл. Тэгээд энийг ярих уу гэл тэгснэ. Цаг болоогүй байх юм байна. Гэт ингээд байгаад байгаа байхгүй. Тэгээд би нэлээд хэдэн өдөр ингээд яг тэр мэдрэмжтэйгээ явсан. Тэгжсэн чинь нэг юм болсон юм аа бас нэг л үйл явдал болол тэрийг ихтэй нэг юм гарч ирж байгаа байхгүй юу? Үйл явдал надад тохиолдож байгаа байхгүй юу? Юу юм гээл тэгсэн чинь нэг найран дээр явж байгаа нэг хүнтэй танилцаад тэгсэн чинь нөгөөх маань нэг 2 хоногийн дараа надад нэг Facebook-ийн найзын ирэхгүйс явуулчих. Тэгэл би тэрийг авцсан. Тэгжсэн чинь нөгөөх чинь ингээл над руу шууд мессеж өгч. Тэр цагаа угаас суужсэн өглөө амралтын өглөөс юм аа. Тэр чинь бас нэг юуны өглөөс нь хастсан саний л өглөөс. Тэгэл хоёлаа суудсан. Цайгаа угаал сууж чинь тэр залуугаас
мессеж ирэл. Тэгэл би нөгөөхийг нөхөрт яриад энэ нөгөө уртанд би ярьсан байсан нэ тийм манай нутгийн нэг гоё уртын дууд болдог залуу байд юм байна гэж ярьчихсан байхгүй. Тэгсэн чи нөгөө залуу чинь надад найз ярихгүйс явуулж тэгээд. Тэгсэн чи нөгөөх чи мессеж бичиж байна гэл нөгөөхийг оншуулаагүй мөртлөө ингээл би хариу бичээл тэгсэн мөртлөө энэ тэгж ийн тэгэхээр нь тэгж ийн гэл би ингээл нөгөө яриад нөгөө залууд мессеж бичээл нөгөө залууд гэсэн чи өөстөө ингээд таныг би ингээд миний request миний ингээд юу авсан нэг найзлахыг авсныг би ингээд аягүй баярлалаа гэл тантай би чадалчиж болох уу гэл болно штэ гэл ингээл би бол ерөөс юм бодохгүй ингээл бичээд байгаа байхгүй. Тэгсэн чи та надад ингээд хариу мариу бичиж байгаарай гэл ингээл тэгэл тэгсэн чи нөгөөч жоохон байжлаа бүр ингээл нэг сони бичээд хэлчих байгаа байхгүй. Тэгж анзаар тэгж яхад би бас ингээд нэг юм анзаарч байгаа байхгүй. Би чи ерөнхийдөө жоохон эрэгтэй хүмүүс над руу нэг жоох ингээл хандрах юм бол би ингээд бүх ингээд хаачдаг хүн байхгүй юу? Ямар тэнийг юм бэ мэмтэн бэ ч гэдэг юм үү те. Надад таалагдчихсан залуу намайг над руу ингээд хандарсан ч би тэрийг ингээд бидээ ойртуулдаггүй харилцаа ерөөс үүсгэдэггүй. Ингээд за энэ надад энэ айтайхан залуу байна гэж тэгжээл нөгөө залуу ингээд над руу юм ярих гингүүт би ингээд хараагүй царайлал тэгэл ингээд бүр ингээд зай барайл тэгэл цухтаагаал алга болчихдаг тийм хүн байхгүй юу? Тэгсэн чинь тэр залууд би ингээл цахиа бичээд ингээ нөгөө мессеж бичээд байгаагаа би анзаараад дотроо яг баччихсан. Энэ хүн ингээ засавчдсан юм байна. Би энд ингээ мэдээд тэгэл анзаарчихсан чинь нөгөөг чинь ингээ нэг тийм сони юм бичээл тэ. Ингээл шууд ингээл айгу хачин юм бичээд нөхгүй юу одоо баг л та яасан санаатай энэ манаатай ч нэг тийм хачин бичээд эхлэхгүй юу. Бүр шууд заяа. Энэ одоо ямар тэнийг амтан бэ гэдэг тэгээд нөгөөх ингээд бүр нөхөртөө хэлсэнгүй ээ. Яг тэрэн дээр тулаад хэлсэнгүй. Тэгээд би нөгөө уцаа хийчихаар тэгэл болцсон. Тэгжсэн чи нөгөө залууд ч уур хүрээд байгаа байхгүй. Яг нөгөө ажилтдаг юм ажиллаад байгаа байхгүй. Ямар тэнийг амтан бэ өстэй. Ийм тэнийг байд юм уу гэл те. Бодлогно гэлтэйжсэн аа. Бодлогно гэл ороод ирж байгаа байхгүй. Тэгснэ үгүй эн чинь нэг надад нэг юм ойлгуулгадаг шүү дээ. Ийм юм чинь л ойлгуулгадаг шүү дээ гэл нөгөө багтын хичээл ажиллаад байгаа байхгүй бас. Тэгэл за орчихъя гэл. Тэгжсэн чинь 2 3 хонс нөгөөх захиа бичээд байгаа байхгүй. Би ерөөсөө нөгөө тэрнийхийг бүр ерөөсөө авахаа болцсон. Ерөөсөө харгаж болцсон. Тэгэл нөгөө уцны нүүрэн дээр гараад ирдэг юм хаяа нэг харчгаал тэгэл бүр ерөөсөө болцсон. Тэгжсэн чинь нэг 2 3 хоногийн дараа ган руу угаагаад цосчихсэн чинь өглөө шүү дээ. Нөгөөх чинь хүүе ямар сони юм бэ? Яг энэ надад энийг ойлгуулах гэсэн юм байж тээ гэл ингээл ороод ирж байгаа байхгүй юу? Ингээл гэсэн чинь шунан дурлах гэл нэг үг ороод ирж байгаа байхгүй юу? Шунан дурлах гэл. Тэгснэ яг ингээ хүн ингээд шунаад ямар нэг юм шунаад дурлахаар нөгөөх нь яг ингээ нуруугаа харуулт юм байж тээ. Цухтаад юм бэ. Гэт ингээд нэг юм орж ирэнгүүт тийм биш дээ гэл ингээл бүр амар нөгөө хий чинь нэг юм одоо ухаарлаа орж ирэл ингээл бараг хөөлж байгаа байхгүй. За гэл. Тэгэнгүүт давхар ингээл эн чинь хараа нөгөө би ингээд нөгөө 11 сараас миний ажил бүр ингээд цосоод бүр ингээд би бүр ямар ч орлогогүй болоод ингээд бүр яг нам зогссон. Тэгсэн чинь мөнгө чинь яг ингэ тийм биш үү? Мөнгөний болог би юу юм болоо гэж дандаа боддог. Тэгээд ерөөс би олж чадахгүй байгаад идэх байхгүй. Тэгсэн чинь энэ залуу чинь надад энэ миний бас мөнгөний бологыг тайлах гэж олж ирсэн юм биш үү гэл тэ. Яагаад гэвэл ингээл мөнгөний хараас ингээл хөөцөлтөл ингээл хараасан ингээл хэвээр. Яагаад олчихгүй яасан бэ гэл ингээд хаар зэрэг мөнгө чи болоогүй гэд ингээд нуруугаа харуулчихд юм би надаас цухтаад юм байна. Гэдэг юм ингээд давхар ороод ирж байгаа байхгүй. Тэгээд тэрийг тэгж олж авчихал одоо ванны өрөөндөө тэгж яаж авчихгоотаа тэгэнгүүт нөгөө нөхөртөө ярих цаг яг болцсон биш тэгээд бас ороод ирж байгаа байхгүй. Тэнгүүтээ би ингээл гараад ирсэн чи манай нөхөр яг сайгаа бэлтцэн галын өрөөнд зогсож байсан. Тэгээд би нөхрөөгөө би тантай нэг юм ярмаар байна гэлсэн. Тэгээд очиод ярьж байгаа байхгүй. Би ингээд ийм мэдрэмж мэдээд байгаа маа ингээд би тав тэр ингээд ийм тэр ингээд би энд орчжээ. Тэгтээ ингээд би тэр ингээд шал хоёр өөр алсад ингээд байхад ингээд надад тийм мэдрэмж байна. Тэгээд ойлж байгаа байхгүй. Тэгэл яг тэгэл ярьж байхад ингээд ойлаад
Тэгсэн чинь манай нөхөр намайг тэрэл бас ойлж байгаа. Тийм би бас яг намдах чи мэдрээд идэм аа. Би ингээд чамд ингээд юм өгч чадахгүй байгаа гэдгийг би мэдэрнэ. Тэгээд би хэлцэхгүй ингээд нөгөө мессеж бичсэн залууч ингээд танаас сонсомоор байгаа үгийг энэ залуу надад хэлээд байгаа аахгүй юу. Тэгээд та надад ерөөсөө ийм үг хэлгээд болцсон юм байна. Ингээд таны ингээд хайртай байгаа ч нөгөө мэдэгдээд байгаа мөртлөө ингээд надад ерөөсөө тийм юм өгдөггүй, хардггүй. Би ингээд бас танаас ингээд хүлээгээд идэм байна. Тэгээд би шал хүнлэнгийн хүнээс ийм юм ингээд хүлээгээд авахар надад ингээд нэг ийм одоо ганцаардал гомдол би гомдлоо ингээд тайлцсан танд ерөөсөө гомдохгүй л гэж бодоод байсан ч үгүй би танаас ийм хүсэж идэм байна гэдгсэн чи манад тий би яг чамд ийм өгөхгүй байгаа гэдгийг би өөрөө мэдээд идэг. Тэгээд тэгэж яриад ерөөсөө нэг 5 минут яриа болж байгаа байхгүй юм чинь. Тэгэл хоёлаа цэлмэл аягүй гоё болчихж байгаа байхгүй. Тэгээд хоёлаа шүнэн нөгөө юмаа хийж байгаа байхгүй. Юмаа хийхдээ би нөхрөөс анх удаа аль хийгээд гоё яриад юмаа хийгээд байгаа. Тэгсэн чинь тэн дээр бүр ингэж заяа. Яг цай ууж байгаа юм шиг ярьж байгаа байхгүй хоёлаа. Тэгээд би нөхөртөө хэлсэн байхгүй. Одоо та намайг тавьтал битгий тавиарай. Би тавь. Тэгээд би анх удаа тэгж нөхөртөө хэлж үзэж байгаа байхгүй. Тэр голож хэлж үзэж байгаа үстэй бүр зарж байгаа байхгүй. Тэгвэл тэрийг би хэдийн билүү яад юм блэ гэж мэгээд ерөөсөө тийм байхгүй. Зүгээр л надад ягаад би ингээд нөгөө нөхөртөөгөө ингээд урд нь ингээд яриад ингээд нөгөө тэр юмнуудаа ингээд ярилцаад нэг тийм нэг болог нэг юм ингээд тэндээс яг тайлбарсан гэдэг шүү дээ. Тэп тэр ингээд яг ингээд нөгөө яг чин сэтгэлээсээ ярьж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөхөр заа гээл тэгээд тэр яг тэр ажиллаа хийж байгаа. Тэгээд за одоо та одоо ингээд та гэлтэй нөхөр за чи ингээд яригээд хоёулаа бүр ингээд бүр амьдралдаа анх удаа тийм юм ингээд бүр яг ингээд бүр ямар ч хаалтгүйгээр яриад хийгээд тэгээд хоёулаа бүр амар ханамж аваад гоё болоод тэгээд ингэж тэр ажиллаа дүүргээд тэгээд ер нь тэр ажил дүүрсний дараагаар манай нөхөр за тэгээд гэл ингээд татраад унтчихдаг байхгүй юу. Тэгэл тэрний дараа битээ бас ингээл үргэлжлүүлээд хоёлаа бид тэр зөндөө хин ярьж байгаа байхгүй орон дотор. Тэгээд гэсэн чинь тэгээд тэгдэг байхгүй. Тэгээд тав дээр ингэдэм бэн тэгээд ингээд ер нь бол тав дээрийн ингээд нөгөө энэ олон жилийн асуудал зүгээр юм байгаагүй юм байна. Ингээд үлийн үр гэдэг юм байд юм байна. Одоо энийг ингээл яриа л те. Тэрнээс гадна угаасаа би ингээд нөгөө жоохон охин тантай сууж исэн. Юу ч мэддэггүй. Тэгээд ингээд нөгөө одоо би надад байсан бүх юмудаа би гаргаж ярьж байгаа байхгүй. Тэгээд ингээд нөгөө секс хийх болгоно надад ингээд айдас байдаг байсан. Жирэмсэн болчихгүй, хүүхдтэй болчихгүй. Тэгээд би ингэж нөгөө тавьдаг, барьдаг тэр гоё юмыг амтлаагүй учраас надад энэ нөгөө яг үнэ хэлэхэд тааламжтай ингээд цаашаа би авдаггүйсэн болохоор би тавьтар мэдрэмжээ ярьдаг байсан болохоор ингээд мэдэрдэггүй. Хинэн ч яахаач мэддэггүй. Ажил ийм болдог. Тэгдэг ингэдэг гэдэг боловсруулж байсангүй байна гэж мэгээд ингээд бүх юм ярьсан. Тэгсэн чинь тийм байна. Яг тийм байна. Энийг хүүхдүүд ярьдаг одоо мэддэг болов гэж байгаа байхгүй манай нөхөр бүр гэдэг. Ой одоогийн хүүхдүүд чи биднээс илүү шүү яг үү. Тэгсэн чинь мэддэм маа гэж. За шүү бидээс баг. Би ч охинтойгоо энийг ярьсан байсан. Бүр тэгсэн чинь манай охин мэдлгүй яахав дээ ээж минь 50 штэ гэж байхгүй юу. Тэгээд би 50 мэлээ эдний хүүхдүүд мэддэм бэлээ. Таах дээрээс босно ер нь баг мэддэм биш үү гэд хоёлаа ярьж байгаа. Төө бүр инээдтэй. Тэгээд та тэрийг тэгж яг ярьжсэн шүү дээ. Нөгөө сүнстэй сүлэлтэй ингэж нэрээ байдаг юм бэлээ гэж ярьжсэн шүү дээ. Тэгээ би яг тэр үедээ сонсчод сүнстэй сүлэлтэй. Тэгээ яадаг гинүү гэдэг баг бичлэг дахиж үзсэн. За тэгээ тэр нь ч одоо манзаа төртөлгүй дахаа нөгөө доох гэдээг л уугаад ичнэ гэдэг шиг юм бол. Гэдэг шиг амар холбоос зурж байгаа байхгүй тэгстэй уулна гоё юм те. За тэгээд би нөгөө нэг танаас нэг асуугаадсэн шүү дээ. Яа би ингээд яг ингээл энэ надад амар хэцүү байна. Тэгээд нөхдөдөө ярьчвал ингээд айгу гоё болох гэдэг шиг тэгс чи та надад тэгээдсэн шүү дээ. Үгүй ярих цаг нь байд юм бэлээ. Одоо ярих цаг биш шүү гэж ярьдсэн шүү дээ. Одоо наадах ч уучиг би яг л одоо тань
бүр ингээд дэлгэрэнгүй яриад ойлгож цаг нь яг эвтгийм бэ. Одоос эхлээд ярихаараа би нэг баах гомдол гаргачих гэдэг байгаа. Тийм байхгүй юу? Чи тэггүй чи ингэдэггүй да гэдэг гомдлоор бомбогдчих гэдэг байхгүй юу? Тийм. Бүр үнэхээр харилцаа ойлголцох суурь тавьж иж дараа нь процесс чи явж иж тэгэж нэг одоо би биенийхээ сэтгэлийг гомдлоос эдгээчээд тэгж тэр харилцаа чи нэгддэг юм байна шүү дээ. Тийм харин тэгдэм билээ. Түүнээс урд нь би яагаад одоо бити ял гээд байгаа юм болоо гэж бас хэсэг бодож байгаа. Тэгээд цац гэдэг ондоо юм сатаараа явчихж байгаа шүү дээ. Тийм харин эн чинь ерөөсөө бид нар бол ингээд байнгын нэг гошгонастай гэдэг байхгүй гоё л тий. Тэг нэг өөр дээр ажиллаад ингээл янгууд ингээл баг багаар идгэрэл юм дээ. Баг бүр амар сонир. Бүр яг идгэрдэг. Тэгжээд л яг тийм юмнууд чинь зүгээр ингээд донг ороод ирдэг. Тэгээ мэдрэгд нь угаасаа одоо яг сайн миний ярьсан шиг болоод байгаа. Тэгсэн мөртлөө ингээд яг хоёр өөр газар бүр шал хоёр өөр газар. Яг нарийн юм руу бид ерөөсөө айд юм уу яад ямар ч юм байхгүй. Тимээга мэдрэл тэгээд угаасаа тэгээ сая ярихтаа гэж дөгөө ажиллаа энэ та ажил гэж боддог байхгүй. Надад ажил гэж ярьж байгаа шүү дээ. Угаасаа тэгээ сурцсан те. Яг үнэ. Тэр чинь ажил биш шүү дээ. Хамгийн гоё юм байгаад байгаа байхгүй юу? Тэгээд яг энийг яриулах цаг гэж байдаг. Яг урд нь нэг одоо яадаг чинь те. Одоо цаг нь болсон гэдэг юмыг одоо тэр залуу надад тэрийг тэгээд ойлгуулж байгаа байхгүй юу? Хүрээд ирсэн. Тэр яг надад яг тэнгэрээс ирсэн л бас илч байгаад байгаа байхгүй юу? Тэгээ би тэрүүнд ингэдгийг одоо хүртэл би хариу өгөөгүй. Гэхдээ би тэрийг ерөөсөө яг тэгэхэд би тэрийг бүр ингэ хүлээж авсан. Энд чи яг тэнгэрээс явуулсан илч байна. Би энэтэй одоохондоо тэр энэтэй би юу яаж болохгүй, чадалж болохгүй, уулзаж болохгүй. Энэ одоо яг нөгөө шунан дурлан гэдэг юм дээр явж байгаа халуун дээр бүр ингэ амар хай дээр явж байгаа. Энэ одоо би ингэ алга болоод яачаар энэ одоо залуу хүн тэгээд одоо тэр юм өнгөрч би тэр одоо ингээд нөгөө атсан юм чинь гомдсон намайг сонирхоо билцээ нэг юм ихч байсан нэг ихчтэй таарч ингэж нэг танилцчихсан шүү гэд нэг юм зөвхөн бүр төрхөн юм байж юусныхан дараа тэр юм өнгөрөөд ингээд бүр юм ингээд нормал болсны дараа би энэ хүнд би ямар ч үсэн ингээд нөгөө талхад хийх ёстой би энэ нөгөө юу яах ёстой одоо би заавал талхсан одоо ингээд нэг амьдрал гарсан шүү гэдэг юм би хэвчтэй юм байна гэдгийг би бодсон. Одоо хэдэггүй л явж байгаа л да тэгтээ. Тэгээд ерөн зүгээр амьдралд ерөөсөө юм нөгөө нэг учир тохиолдолгүйгээр ингээд нөгөө учиргүйгээр тохиолддог вэ гэдэг чинь чанцсангүй юм болдгоо гэж. Тий. Яг барьж авах юм бол бүх юмнууд ингээд нөгөө юм сурах гэж ирсэн, ойлгох олох гэж ирсэн гэдэг чинь яг үнэн байд юм билий гэдгийг би бол одоо ингээд жаавал